Тим 800 эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэгчид зориулсан номны бодисын шинж чанар бүлэг сэдвийн зарим даалгаврыг бодож тайлбарлая. За 308 дугаар даалгавар усны төлөв байдлын шилжилтийн мөрийг ашиглан 10-аас 20, 20-с 30, 30-аас 40 минутын хооронд явагдах үзэгдлүүдийг нэрлэнэ гэж байна. За тэгэхээр ер нь бодис бол нэг юм байгаа. За хатуу төлөвөөс хийн төлөвч шилжээ гэж төсөөлөх юм бол эхлээд одоо хайлах цэг хүртлээр заавал халах ёстой. За дараа нь хайлна. За тэгээд хайлсны дараа бас халах ёстой. Буслах цэг хүртлээр халах нь шүү дээ. За ингээд буцлах буюу одоо хийн төлөв шилжинэ гэсэн. Тэгэхээр заавал ийм үе шатуудыг дамжиж одоо за зарим бодис бол жишээ нь йод энтер бол хуурай нэрэгдэж байна л да. За тэрнээс бусад ер нь бодисууд бол төлөвийн шилжилт болохын тулд хайлахын тулд заавал эхлээд хайлах температур хүртлээр халах ёстой. За буслахын тулд заавал одоо буслах температур хүртлээр заавал халах ёстой байдаг. За эсрэгээр мэдээж бид нар хийг хатуу төлөв шилжүүлэе гэвэл хөрөх нь биш үү тийм ээ. Хөрөөд, шингрээд, хөрөөд тэгээд хөлдөө тийм ээ. За тэгэхээр бидний энэ усны төлөв гэж байгаа. Тэгэхээр энэ мэдээж хасах градустай байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр бол мөс байгаа. За энийг хэдүүлээ ойролцоогоор хасах 50 градус гэдээ авчиж тий 50 градус байгаа гэх юм бол тэг градус хүртлээр хална гэсэн. Өөрөөр хэлбэл 0-аас 10 минутын хугацаанд халах ийм процесс болж байгаа. За хэрвээ цэвэр бодисын бол хайлах болон буслах үе температур өөрчлөгддөг тогтмол байдаг. Тэгэхээр 10-аас 20 минутын дээр энэ нэгдүгээр температур өөрчлөгдөөгүй. Хоёрдугаарт усны хайлах цэг тэг градус учраас энэ мөрийг харахаар тэг дээр бол одоо 10-аас 20 минутын хооронд хайлах юм үзэгдэл болж байна гэсэн. За 100 градуст хайлаад шууд одоо буслах боломжгүй. Тэгэхээр бүх хүмүүс одоо шингэн төлөвч хайлсны дараа тэр одоо усны температур дахиад 100 градус хүртэл өсөх ёстой. Тэгэхээр 20-с одоо 30 минутын хооронд бол дахиад халах процесс тэг градус тайлд дууссан ус бол одоо 100 градус хүртэл халаад за 100 градус дээр харин ус бол буцална. За ингээд одоо бүгд хийн төлөвч шилжээд за ингэсний дараа одоо 40-с хойшоо бол усны уур одоо халах тийм ийм процесс явж байгаа гэсэн. Хэрвээ битүү саунд гэж үзэх юм бол усны уур халах. За тэгэхээр төлөвийн шилжилтийн мөрийг бол хараад бас уншдаг байх нь тийм ээ. Шууд хайлуулж эсвэл шууд буцалгаж болохгүй л гэсэн. Тэгэхээр бодис хатуу бодис бол хайлах температур хүртэл халдаг. За тэгээд цэвэр бодисын хувьд бол хайлах цэг бол тогтмол утгатай байдаг. Хайлж дуусах хүртэл температур нэмэгдэхгүй. За тэгээд хайлж дуусаад шингэн болсны дараа буслах цэг хүртлээр дахиад хална. За ингээд буцалгах цэг дээрээ очиод хэрвээ цэвэр бодисын бол мөн одоо буслах цэг нь бусал дуусах хүртэл температур нэмэгдэхгүй. Өөрөөр хэлбэл гаднаас хурж байгаа дулаан одоо тэр бодисын шингэнээс хийн төлөв шилжүүлэхэд зарцуулагдж байгаа гэсэн. Тийм болохоор температур өсөхгүй бодис бол бүгд одоо шингэнээс хийн төлөв шилж дуусна гэсэн. За дараагийн даалгавар нь болохоор 315 дугаар даалгавар. Ердийн даралтад нэгэн бодисын хайлах температур сөрөг 15. Харин түүний буслах температур 55.6 градус бол ердийн даралт болон 10 градус Цельс температурт сөрөг 10 градус Цельс температурт энэхүү бодис ямар төлөвт оршихыг сонгоно гэж. Тэгэхээр саяхтай нэлийн төстэй. За энэ дээр ингээд тэг градус байгаа гэж төсөөлье. Харин энд 55.6 градус байгаа гэж төсөөлье. За энд сөрөг 15 градус байгаа. Энд сөрөг 10 градус байгаа гэж төсөөлье. За тэгэхээр энэ бодис бол за хэдүүлээ ингээд хасах 30 градус Цельс температурт байсан бодисыг авсан гэж төсөөлье. Тэгэх юм бол халаад энэ сөрөг 15 дээр бүгд хайлж дуусаад тэгээд цаашаа халаад 55.6 дээр буцална гэж байгаа байхгүй. Хайлах температур нь сөрөг 15 гэсэн тийм. Тэгэхээр бидэрт энэ 10 градуст ямар байх вэ гэж асууад байна. Тэгэхээр одоо
энд яах нь хайлсан. За тэгэхээр ийшээ болвол яаж гинэ гэхээр халахын процесс болж байгаа. Халах. Тэгэхээр сүрэг 15 дээр хайлаад дууссан учраас 10 градусд бол бодис яах нь шингэн төлөвтэй байна л гэсэн үг байхгүй. Харин сүрэг 16-д бол бид нар хатуу төлөв. Сүрэг 16-аас доош температурт. Сүрэг 15-аас доош температурт хатуу. За ийм байна. Сүрэг 15 градус Цельсиус бага температурт. За температур нь ийм байх юм бол хатуу байх юм байна, тийм ээ. За температур нь сүрэг 15-аас их 55.6 градусаас бага байх юм бол шингэн болох нь шүү дээ. За тэгээд температур нь 55.6 градусаас зааж байгаа сүрэг 15-аас их энэ ингэх юм биш үү? 55.6 градусаас бага. За ийм байх юм бол за харин 55.6 градусаас их болчих юм бол нөгөө бослох цэг нь өнгөрч байгаа учраас хий болчихно гэсэн. Тэгэхээр иймэрхүү байдлаар бас бодисын төлөвийг хайлах болон бослох цэгийг нь өгсөн тохиолдолд бодис ямар төлөвтэй байгаа гэдгийг баримжуулах чадвартай болох нь. За дараа нь энэ бодисуудын хайлах цэг байж байгаа. За тэгэхээр за хиймд ер нь хамгийн хүчтэй харилцан үйлчлэл бол за цэник. Хиймд тэгэхээр нь харилцан үйлчлэл бол цэник байж болно. За тэгээд би харилцан үйлчлэлийн тухай ярьж байгаа шүү дээ, тийм ээ. Тэрнээс химийн холбооны тухай бол яриаггүй. Цэник туйл байж болно. За тэгээд туйл байж болно. Туйл байж болно. За тэгээд төр зуурын туйл. Төр зуурын туйл. За төр зуурын туйл. За төр зуурын туйл гэж үү, тийм. За эсвэл ингэчөө. Энийг химийн нэршлэлээр нь Ван дер Вальс явууч гэж. Ван дер Вальс явууч. Ван дер Вальс явууч. Тэгэхээр хамгийн хүчтэй харилцан үйлчлэл бол цэник байдаг. Тэгээд цэник туйл байдаг. Тэгээд туйл. Тэгээд Ван дер Вальс явууч. Тэгэхээр цэник гэдэг нь болохоор юу гэсэн үг байхгүй? Ионы холбоо. Тэгээд металлын холбоо гэсэн үг байхгүй? Иймдэх цэник харилцан үйлчлэл нь юу байгаа юм гэхээр ионы холбоо бас металлын холбоо байгаа гэсэн үг. Ионы холбоо бол эсрэг цэнэгтэй ионуудын таталцал, металлын холбоо бол эерэг цэнэгтэй металлын катион, чөлөөт эсрэг цэнэгтэй электронын таталцал. За цэник туйлын таталцал болохоор нөгөө устөрөгчийн холбоо болчихж байгаа. Устөрөгчийн холбоо бол цэник туйлын таталцал гэсэн. За туйл гэхээр бидний мэддэг дипол харилцан үйлчлэл. Дипол. За харин Ван дер Вальсын хүч гэдэг нь дисперс гэсэн үг байхгүй? Дисперс. За тэгэхээр энэнийг мэддэг хүн бол ер нь бол энэ 320 дугаар даалгаврыг баг хийж чинь. За CH3SO натрий бол давс энэ бол ионы холбоотой. Ионы холбоо ахсан байна. За дараа нь устөрөгчийн холбоотой гэхээр цооны хүчил тэгэд этанол 2 байгаа. За дефолт гэхээр энэ дотор бол дефолт байхгүй. За дисперсэн C2H6 тэгээд H2. За энэ дээр одоо энэ хоёр хоёулаа устөрөгчийн холбоотой байж байдаг. Гэхдээ
карбон хүчлэлтэх тийм карбон хүчлэлтэх острогчийн холбоо илүү хүчтэй байдаг. За энэ бол карбон хүчлийн хоёр молекулын хооронд хоёр острогчийн холбоо үүсдэг байхгүй? Спиртийн хоёр молекулын хооронд нэг л острогчийн холбоо үүсдэг. Тэгэхээр карбон хүчлийн молекул димер острогчийн холбоо үүсдэг учраас спирттэй харьцуулахад карбон хүчлэлтэх острогчийн холбоо илүү хүчтэй. За энэ хоёр хоёулаа дисперсийн хүчээр холбогдож байгаа. Гэхдээ энэ хоёрыг харьцуулах юм бол CO2H6 нь арай том молекул гэж үзэж болох бай. CO2H6 бол молекулын хэмжээ том. Молекулын хэмжээ том. Хэмжээ том учраас дисперсийн хүч нь илүү хүчтэй. Дисперсийн хүч илүү хүчтэй. За. Тэгэхээр эндээс хамгийн хүчтэй харилцан үйлчлэлтэй байгаа учраас хайлтцын өсөх дараалал гэсэн тийм ээ. Хамгийн хүчтэй харилцан үйлчлэлийн хүчтэй байгаа учраас цууны хүчлийн натрийн давс бол хамгийн хайлтцыг өндөртэй. За дараа нь цэник туйлын таталцлаар холбогдож байгаа острогчийн холбоо агуулсан хоёр нэгдлээс мэдээж цууны хүчил нь бол нөгөө илүү хүчтэй острогчийн холбоо агуулдгийг тайлбарласан. За тэгээд дараа нь метанол байгаа. За ингээд дисперсийн хүчээр холбогдож байгаа хоёр нэгдэл дотроос C2H6 нь арай өндөр температур хайлах зэгтэй байна. Яагаад гэвэл арай том молекулын хэмжээ нь арай том учраас дисперсийн хүч нь хүчтэй болж байгаа. За хамгийн хайлах зэг багтаа молекул нь бол ус химийн нэгдэл нь бол ус төрөгч гэсэн үг. Яагаад гэвэл дисперсийн хүчээр холбогдсон ирнэ. Хамгийн сул хүчээр холбогдсон хамгийн жижиг молекул байхгүй. Тийм болохоор молекул хоорондын хүч нь хамгийн сул болчоод хайлах зэг нь бага байна гэсэн. За ийм дараалалаар сонгохоор ийм зөв хариу байна. За дараа нь металлууд яагаад цахилгаан талаан сайн дамжуулдаг гэж. Тэгэхээр металлууд цахилгаан талаан сайн дамжуулдаг шалтгаан бол ерөөсөө л металлын холбоо тийм ээ. Металлын холбоо гэж юу хэлж байгаа юм хэрэг жишээлбэл натрий дээр аваад үзэх юм бол ер нь металлын үндсэн шинж нь юу юм гэхээр электроноо алдах байхгүй. Тэгэхээр натрий дээр аваад үзэх юм бол натригаас электрон чөлөөлөгдөд за ийм натрийн катион тэгээд энэ бол юу байх нь чөлөөт электрон өсчдөг байхгүй. За ингээд одоо нэг энэ чөлөөт электронууд нь металлын катионуудаа завсраар ороод одоо энэ зурагт харагдаж байгаа шүү тийм ээ. Завсраар ороод аль нэг катионд хараалагдахгүйгээр ингээд чөлөөтэй хөдөлнө. Тэгэхээр нэг металлын катион ойр орчимд байгаа бүх одоо чөлөөт электронтойгоо таталцсан. Харин нэг чөлөөт электрон нь бол ойр орчимд байгаа бүх металлынхаа катионтой таталцсан гэд маш олон эсрэг зэнгүүдийн харилцан үйлчлэл болж байгаа учраас металлын холбоо бол одоо маш бат хүчтэй харилцан үйлчлэлийн дүнд үүссэн маш бат бөх холбоо. За тийм болохоор металлууд хадууд өлөвтэй байгаа. Дээрээс нь энэ тас дорн торын дундуур хөдөлж байгаа энэ чөлөөт электронууд бол аль нэгэн металлын катионд хараалагдахгүйгээр чөлөөтэй хөдөлж байгаа учраас энэ нь бол цахилгаан болон дулаан дамжуулах үүргийг гүйцэтгэж байгаа. За тийм болохоор металлын тас дорн торын дундуур үл байршсан буюу чөлөөт электронтой учраас металлууд бол одоо цахилгаан дамжуулах үүргийг гүйцэтгэдэг. За мөн одоо давтагдах сонгогдох шинжин ч гэсэн одоо энэтэй холбоотой гэж байгаа шүү дээ тийм ээ. Энэ нөгөө эсрэг цэнгүүдийн таталцал тэгээд дээрээс нөгөө электронууд нь чөлөөтэй хөдөлдөг учраас одоо энэ уюуд нь ингээд гулсдаг гэсэн үг л дээ тийм ээ. Цохих юм бол одоо энэ уюу доошо гулсахаар нөгөө электронууд нь дагаад доошлж байгаа учраас салаад дотроод явчихгүй давтагдаж сонгогдоод байгаа гулсах шинжтэй байгаа байхгүй. За дараа нь хоолны давсны дээжийг усанд дуусгахад ямар бодисын харилцан үйлчлэл болох вэ гэж. Тэгэхээр бид нар усны молекулыг бол туйлтай молекул гэдгийг мэдж байгаа. Ус төрөгч дээр эерэг туйл дундын ос нь хүчил төрөгчийн атом руу туйлшраад ус төрөгч дээр эерэг туйл хүчил төрөгч дээр сөрөг туйл үүсэж байгаа. За энэний дүнд хоолны давсны ер нь ионт нэгдэлтэх. Заавал хоолны давсна шүү тийм ээ. Ер нь ионт нэгдэлтэх эерэг цэнхтэй ионыг усны молекулууд энэ сөрөг туйлтай хэсгээрээ хүрээлдэг. За ийм хүрээллийн дүнд бол
нөгөө ионт нэгдэлт ионы холбоос салж байгаа байхгүй. За сөрөг цэнэгтэй ионуудыг нь бол усны молекулууд эерэг туйлтай эсгэрийг хүрээлнэ. За ийм харилцан үйлчлэлийн дүнд бол ионт нэгдлүүд усан дуусж байгаа. Тэгэхээр энэ бол ямар харилцан үйлчлэл болж байгаа нэхэр энэ бол туйл тий өөрөөр хэлбэл дефолт гэсэн үг. За харин энэ бол ион. Тэгэхээр энд бол ион дефолт гэдэг харилцан үйлчлэлийн дүнд ионт нэгдлүүд усан дуустгаа гэж хариулна. За дараа нь 337 дугаар даалгавар үйл хөснөгтийн 4-р бүлгийн элементүүдийн шин чанар бүтцийг харгалзуулна гэсэн байна. За тэгэхээр 4-р бүлгээс Алмаз Германы хар туулга нүүрс төрөгч Германы хар туулгыг авсан юм байна. За мэдээж бидний мэддгээр бол за С алмаз тий алмаз бол нэгдүгürt бол металл биш. За хоёрдугаарт бол коvalent атомын тас дарамттай. Нэг нүүрс төрөгчийн атом коvalent атомын тас дарамттай. Нэг нүүрс төрөгчийн атом 4 холбоо үүсгэх замаар өөр хоорондоо хязгааргүй олон тоогоор холбогдож том молекул хэсэг үүсгэж байгаа. За хоёр дахь нь бол Германы юм байна. За Германы бол ер нь металлоид шинжтэй. Яагаад гэвэл нөгөө ялангуяа энэ бүлгийн элементүүд тийм ээ. Металлоид. Дээрээс ер нь бүлгийн дагуу бол металл ингээд доошлохоор металл шинж ихсэж байгаа. Металл шинж ихсэж байгаа. Тэгэхээр үеийн бүлгийн эхний элементүүд нь бол металл биш байж байгаа. За тэгээд бүлгийн төгсгөлийн элементүүд нь металл болж байгаа. За дундах одоо цахиур Германы гэх мэт элементүүд бол металлоид шинж чанартай байгаа. Харин тас дорн торын төрөл нь бол ковалент атомын тас дорн тортой. Цахиур Германы бол ерөнхийдөө гэсэн үг л дээ. Ковалент атомын тас дорн тортой. За хар дуулга бол бид нар мэдж байгаа. Цахилгаан талааныг маш сайн дамжуулдаг. Хар дуулга бол металл. За тийм учраас хар дуулганы тас дорн торын төрөл бол металлын тас дорн тортой байна. За ингээд хариулна. Гэхдээ яг бид нарт нэг ийм зүйлийг мэдэх нь тийм ээ. Ер нь бүлгийн дагуу доошлохоор бол металл шинж ихсэж байгаа. За тийм учраас ялангуяа 4-5 дугаар бүлгийн хувьд бол 1-ийн А, 2-ийн А, 3-ийн А бол бид нар металл гэдгийг мэдж байгаа. За 8-ийн А, 7-ийн А, 6-ийн А бол ерөнхийдөө металл биш байж байгаа. За 3-4 дугаар бүлэг дээр бас 4-ийн А тэгээд 5-ийн А бүлэг дээр болохоор за энэ бүлэг дээр болохоор ерөнхийдөө энэ дээдлийн үеийн дээдлийн элементүүд нь болохоор металл биш байж байгаад за бүлгийн тий бүлгийн дагуу доошлохоор металл шинж нэгсээд бүлгийн дээгүүр байгаа элементүүд нь металл биш шинжтэй, бүлгийн доогуур байгаа элементүүд нь металл шинжтэй. За дунд нь бол одоо яах нь металлоид байгаа даа байхгүй юу? За энэ бол бүлгийн дагуу. За үеийн дагуу ч гэсэн одоо тиймэрхүү шинж чанар бас байна шүү дээ. Бид нар одоо жишээ нь 3 дугаар үеийг аваад үзэх юм бол одоо гарч ирэх гэдэг дараагийн даалгавар дээр натрий, магний, хөнгөн цагаан тэгээд цахиур, фосфор, хөхөр, хлор гэд ингээ явахаар үеийн эхний 3 элемент металл болоод за тэгээд төгсгөлийн элементүүд металл биш болоод за тэгээд цахиур нь жишээ нь одоо металлоид болж байгаа тийм ээ. Тэгэхээр бид нар үеийнхээ давах зүй тогтлон мэдж байгаа. Урагшлаад доошлохоор металл шинж ихсэж байгаа. Хойшлоод дээшлэхээр металл шинж ихсэж байгаа. Тэгэхээр үеийн тухайд бол үеийн эхний элементүүд нь металл байж байгаа. Тэгээд металлоид, металл биш гэсэн ийм зүй тогтлоор өөрчлөгдөж байна. За 3 болон 4 дугаар бүлгийн хувьд болохоор
Мөн одоо бүлгийн эхний элементүүд нь металл биш байж байгаа. Тэгээд металлоид, металл гэсэн ийм одоо үеийнх хандлагатай байгаа гэдгийг та хэд бас анзаарч харах хэрэгтэй байх нэ. Харин 1-ийн А, 2-ийн А, 3-ийн А-гийн хувьд бол эдгээр бүгдээрээ л металл элементүүд. 5-ийн А, 6-ийн А, 7-ийн А бүлгийн элементүүд бол биш. 6-ийн А, 7-ийн А, 8-ийн А бүлгийн элементүүд бол бүгдээрээ л металл биш элементүүд тийм ээ. 4-ийн А, 5-ийн А бүлэгтэр бол үеийнхэнд металл биш. Тэгээд металлоид. Тэгээд бүлгийн төгсгөлдөө металл элемент агуулсан ийм зүй тогтол байгаа гэдгийг бас харах хэрэгтэй байх нэ. Тэгэхээр ер нь үе бүлгийн дагуу шууд металлаас металл биш рүү шилжих тохиолдол цөөн металл, металлоид, металл биш гэсэн одоо ийм зүй тогтлоор өөрчлөгдөх тохиолдол бас байна шүү. За ингээд 340 дугаар даалгавар нь 3 дугаар элементүүд болох натрий, магний, хөнгөн цагаан, цахиур, фосфор, хөвөр, холоор, аргоны хувьд хайлах цэг нь цахиур хүртэл ихсдэг бөгөөд фосфороос аргон хүртэл буурдаг шалтгааныг тайлбарлана гэж байна. Тэгэхээр энэ дээр нэг ийм график яваад байдаг. Та манай сурах хүчгээр нь ч гэсэн байж байгаа шүү дээ. За натрий, магний, хөнгөн цагаан, цахиур, фосфор, хөвөр, за холоор аргон гэх. Тэгэхээр ингээд цахиур хүртэл өсөж байгаа. Тэгээ фосфор руу буураад хөвөр рүү бага зэрэг өсөд тэгээ ингээд буураа явчихж байгаа. Энэ болохоор хамгийн өндөр хайлах цэгтэн цахиур. За энэ болохоор хөврөх гэсэн үг байхгүй. За энэ болохоор фосфор. Тэгэхээр энэ зүй тогтлыг бид нэр одоо юутай холбож тайлбарлах юм бэ гэж. За тэгэхээр үеийн эхний одоо 3 элемент нь болвол мэдээж яах нь металл байж байгаа. Металл. За тэгээд энэ металлууд учраас мэдээж металлын холбоогоор холбогдно. Металлын холбоогоор холбогдно. Тэгэхдээ натрий, магний, хөнгөн цагаан гэсэн дарааллын дагуу металлын холбооны хүч ихсэн. За яагаад металлын холбооны хүч ихсэж байгаа юм бэ гэхээр металлын холбоо гэдэг бол чөлөөт электрон тэгээд металлын катионы таталцал тийм ээ. Тэгэхээр энэ натрий, магний, хөнгөн цагаан гэсэн дарааллын дагуу нэгдүгээрт үл байршсан буюу чөлөөт электроны тоо ихсэж байгаа. Өөрөөр хэлбэл сөрөг цэнхтэй жижиг хэсгийн тоо ихсэж байгаа. Чөлөөт электроны тоо ихснэ. За хоёрдугаарт металлын катионы цэник бас ихснэ. Натрий дээр эерэг, магний дээр 2 эерэг, хөнгөн цагаан дээр 3 эерэг гэдээ явж байгааз. Металлын катионы цэник ихснэ. За энэ одоо өөрчлөлтийн дүнд металлын холбоо бол илүү хүчтэй болж байгаа. Тийм учраас металлын холбоо хүчтэй болно гэдэг бол хайлах цэг ихсэн гэсэн үг. Дээрээс нь чөлөөт электроны тоо олон болж байгаа учраас за металлын холбооны хүч ихсэн хайлах цэг. Металлын холбооны хүчээр дагаад хайлах цэг ихсэн. Мөн одоо чөлөөт электроны тоо нэмэгдэж байгаа учраас за чөлөөт электроны тоо ихсэн. Тэгээд цахилгаан дамжуулах шинж ихсэн. Өөрөөр хэлбэл нөгөө цахилгаан дамжуулах үүргийг чөлөөт электронууд гүйцэтгэж байгаа. Тийм учраас чөлөөт электроны тоо олон болохоор цахилгаан дамжуулах шинж нь ч гэсэн нэмэгдэж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр хайлах цэгийн хувьд бол натрий, магний, хөнгөн цагаан гэсэн дарааллын дагуу металлын холбооны хүч ихсээд хайлах цэг нь ихсэж байгаа. Мөн одоо тас торон торын дундуур байгаа чөлөөт электроны тоо ихсэж байгаа учраас цахилгаан дамжуулах шинж нь ихсэж байгаа. Чөлөөт электроны тоо ихсэж байгаа гэдгийг та хэд мань ойлгож байгаа тийм ээ. Натригийн атом тус бүрээс 1 электрон чөлөөлөгдөнө. Магнигийн атом тус бүрээс 2 электрон чөлөөлөгдөнө. Хөнгөн цагааны атом тус бүрээс 3 электрон чөлөөлөгдөнө. Тэгэхээр чөлөөлөгдөж байгаа электроны тоо буюу тас торон торын дундуур байгаа чөлөөт электроны тоо ихсэж байгаа учраас хайлах цэг нь өсөж байгаа. За тэгвэл дараагийн асуудал цахиурах яагаад хамгийн өндөр байд юм бэ гэж. Тэгэхээр цахиурын хувьд бол
ковалент атомын тас дорн дуртай. Ковалент атомын тас дорн дуртай. Тэгэхээр ковалент холбоо бол маш хүчтэй харилцан үйлчлээд. Бид нар одоо цахиурыг хайлуулна гэвэл зүгээр эсрэг цэнгүүдийн таталцал биш. Энэ ковалент холбоог ингээд таслах шаардлага гарч байгаа байхгүй? Ковалент холбоог таслана. Тийм учраас энэ бол эсрэг цэнгүүдийн таталцал биш. Атомын орбиталууд одоо нэвчиж тийм ээ ингэж үүссэн учраас ковалент холбоо бол маш хүчтэй химийн холбоо. Тийм учраас ковалент холбоог таслахад ионы цэнгүүдийн таталцлыг салгахаас илүү их одоо энерги зарцуулдаг учраас энэ ковалент атомын тас дорн дортой цахиур, алмаз, бал чулуу, за тэгээ цахиурын оксид гэх мэтчлийн ийм бодисууд бол одоо маш өндөр хайлах цэгтэй байж байна. Яг гэвэл энэ бодисуудад бол одоо эсрэг цэнгүүдийн таталцал ч юм уу эсвэл молекул хоорондын хүч байхгүй зөвхөн бүх чиглэлдээ ковалент холбоо байгаа байхгүй. Тийм учраас одоо хайлуулъя эсвэл буслахыг гэвэл ковалент холбоог л таслах хэрэгтэй болж байгаа. Тийм болохоор маш их энерги хэрэгтэй буюу хайлах цэг өндөр болж байгаамаа. За дараа нь энэ фосфороос арган руу бол буурж байгаа. За энэ бол фосфор арган хөхөр гэдэг ингэхээр за бас ингэж байгаа. Натрий, магний, хөнгөн цагаан, цахиур энэ бол том молекул бүтцтэй нэгдлүүд байгаа шүү. Том молекул бүтцтэй. За тийм болохоор мэдээж хайлах цэг бол өндөр байх нь ойлгомжтой тийм ээ. За харин фосфор, хөхөр, холоор бол энгийн молекул бүтцтэй нэгдэл бол явчихж байгаа. Энгийн молекул бүтцтэй. Молекул бүтцтэй. Молекул хоорондын хүч нь юу болчих нь вэ? Молекул хоорондын хүч нь дисперс болоо явчихж байгаа. За тийм учраас мэдээж хайлах цэг бол огцон буурна. За энэ аргон бол атомын бүтцтэй байц тийм ээ. За энэ дарааллын дагуу хайлах цэг бол буурж байгаа. Гэхдээ хайлах цэг шууд буурж байгаа гэж хэлж бол болохгүй. Ерөнхийдөө одоо буурах зүй тогтолтой байгаа. Гэхдээ хөхөр дээр бас яах нь өсөж байгаа. За ерөнхийдөө буурах зүй тогтолтой байгаа нь болохоор ерөнхийдөө буурах зүй тогтол нь болохоор ер нь зүй тогтол нь юм байгаа. Би түрүүн график дээр бас дүрсэлсэн л дээ. Өрлөө жоох өсөөд ингээ буцаа буураа явчихж байгаа. Энэ фосфор, энэ хөхөр, за энэ хавьд холоор байгаа. Энэ аргон байгаа. Энд аргон байгаа гэж төсөөлөх юм бол ерөнхийдөө буурах зүй тогтолтой болоо явчихж байгаа. За ганцхан хөхөр дээр өсөж байгаа. Тэгэхээр ерөнхий буурах зүй тогтол нь бол энэ дарааллын дагуу бүгдээрээ молекул хоорондын хүчин дисперс, энэ дарааллын дагуу молекулын хэмжээ буурж байгаа. Энэ нэг ерөнхий зүй тогтолоо ярьж байгаа шүү дээ. Тийм молекулын хэмжээ буурна. Тийм болохоор молекул хоорондын хүч нь буюу дисперсийн хүч нь одоо суларч байгаа гэсэн. Хөхрлөө яагаад өсөж байгаа гэж. Тэгэхээр фосфор болон хөхрийг харьцуулах юм бол хөхрийн молекулын хэмжээ нь том. Молекулын хэмжээ том. Тийм болохоор дисперсийн хүч нь илүү хүчтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дөрөв дотроос хамгийн том молекултай буюу хөхрийнх нь одоо хайлах цэг арай өндөр болоо явчихж байгаа. За бусд нь бол молекулын хэмжээ нь бага. Ер нь бол молекулын хэмжээг нь аваад үзэх юм бол ийм биш. Хамгийн том молекултай нь хөхөр, тэгээд фосфор, тэгээд холоор, тэгээд аргон гэж явж байгаа. За ийм зүй тогтолтой байгаа гэсэн. Тэгэхээр мэдээж ерөнхий одоо буурж байгаа зүй тогтол бол фосфороос аргон хүртэл бол молекул хоорондын хүч нь суларна. Гэхдээ энэ дотор нь нэг гажилт өсөж байна. Тэр нь бол хөхөр дээр өсөж байгаа. Ягаад хөхөрийн хайлах цэг ерөнхий зүй буурах зүй тогтолтой гэсэн. Ягаад хөхөр дээр өсөж байгаа гэхээр хөхрийн молекулын хэмжээ бол том. Тийм учраас дисперсийн хүч нь хүчтэй болоод хайлах цэг нь өсөж байгаа. За ийм зүй тогтол 3 дугаар үеийн элементүүд дээр байгаа. Цахилгаан дамжуулах шинж бас
сая баг ярьчлаа тийм ээ. Натригаас магний хүртэл өснө. За буцаад цахиураас аргон хүртэл бол цахилгаан дамжуулахгүй. Яг гэвэл натригаас магний хүртэл чөлөөт электронын тоо ихсээд цахилгаан дамжуулах шинж нэгсэж байгаа. Тэрнээс хойш бол цахиур ба түүнээс хойшх элемент бол чөлөөт электрон байхгүй учраас цахилгаан дамжуулахгүй. За цахиурын хувьд бол яг өндөр температурт хагас дамжуулагч шинж чанартай өндөр температурт бол цахилгаан дамжуулдаг байгаа. За ингээд 343 дугаар даалгавар бол тас дорн торын төрлийг тодорхойлох ийм даалгавар байна. За ер нь тас дорн торын төрөл бол нэг 4 тас дорн торын төрөл байгаа гэж байгаа тийм ээ. За нэгд нь бол металлын. За хоёрт нь бол ионы. За гуравт нь бол атомын, ковалент атомын. За дөрөвт нь бол ковалент молекулын. За ийм дөрвөн төрлийн тас дорн торын төрөл, дөрвөн тас дорн торын төрөл байна. За металл бидний гол зорилго бол энэ тас дорн торын төрлүүдийнхаа л ялгааг сайн мэддэг байх хэрэгтэй. За металлын тас дорн торын төрөл металлын тас дорн тортой бодисуудын хувьд бол мэдээж хамгийн чухал зүйл бол цахилгаан дулаан дамжуулна. За энэ бол бараг бусад тас дорн торын төрөл бүхий бодисуудад байхгүй шинж чанар. Яг атомын тас дорн торын төрөлтөө бодисуудад дотор ганцхан нөгөө бал чулуу цахилгаан дамжуулж байгаа шүү дээ. Хэрвээ бал чулуу биш бол цахилгаан дамжуулж байгаа хатуу бодис байх юм бол тэр ерөнхийдөө металл гэж болно. За ионы тас дорн тортой нэгдлийн хамгийн онцлог шинж нь бол мэдээж усанд сайн усна. Усанд сайн усна. За хоёрт нь бол уусмал болон хайлмалдаа цахилгаан дамжуулна. Уусмал болон хайлмалдаа цахилгаан дамжуулна. За атомын тас дорн тортой нэгдлийн хувьд бол 1 номерт бол мэдээж хайлах цэг өндөр. Хайлах цэг ер нь хамгийн өндөр байгаа нь л атомын тас дорн тортой нэгдэл гэсэн. За 2 номерт бол бат бих. Шинэ металл бол алхаар цохингууд давтагдана. Ионы холбоотой нэгдлийг бол цохингууд шууд бутраад үүрээд өвчнө. Алмаа зантер бол байжлах нь шүү дээ тийм ээ бат бих. За молекулын тас дорн тортой нэгдлийн хувьд бол ерөөсөө л хайлах цэг маш бага. Хайлах цэг багтаа. Ер нь 4 төрлийн бодис өгчүүд тас дорн торын төрлийг харгалзуулах гэвэл хайлах цэг багтаал нууд нь бол молекулын тас дорн тортой гэсэн. Дээрээс нь бол мэдээж молекулын тас дорн тортой бодисууд бол энгийн молекул төстэй байх ёстой. За энэ эхний 3 тас дорн торын төртөө бодисуудыг бид том молекул төстэй гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл молекул нь хэдэн атомоос тогтсон бэ гэдгийг мэддэхгүй гэсэн үг. Бас өөр хооронд энэ дотор молекул хоорондын хүчний тухай ярихгүй гэсэн үг. Тэ? Ионы холбоо, металлын холбоо, ковалент холбооны тухай л ярьж байгаа. Молекул хоорондын хүч бол энгийн молекул төстэй нэгдэлтэй л молекул хоорондын хүчний тухай ярьж байгаа. За ингээд даалгавруудаа харахаар ингэж байгаа. Дөрвөн дээжийг алхаар цохиход W дээж давтагдана гэж байгаа. Тэгэхээр W дээж давтагдана гэдэг бол мэдээж металл гэсэн үг. За дээрэс нь W дээжийн тухай чинь эцэст нь дөрвөн дээжийг азотын хүчлийн уусмал нэмэхэд X дээж уусаж за W дээж бол ямар ч металл гэсэн үг давтагдж байгаа учраас за X дээж хэдийн хэсэг болж бутрана. Тэгэхээр энэ ионы холбоо агуулсан байх боломжтой. Y дээж нунтаг болтлоо жижиглэгдсэн. Z дээжд ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Тэгэхээр Z бол ямар нэгэн өөрчлөлт гараагүй гэдэг нь ковалент атомын тас дорн тортой байж болох юм аа гэдэг. Ийм таамаглалыг хэлж байгаа. Y дээж хуурай нэрэгдэнэ гэж байгаас. Тэгэхээр Y дээж хуурай нэрэгдэнэ гэдэг бол нөгөө шууд хатуугаас хийрүү шилжиж байгаа. Тэгэхээр Y дээж бол молекул хоорондын хүч их султай байна гэсэн үг. Молекул хоорондын хүч султай гэдэг нь энгийн молекул төстэй гэсэн үг байхгүй юу?
Энгийн молекул бүтцтэй нэгдэлтээр л бид нар яасан молекул хоорондын хүчээр нь шүү дээ. Хуурай нэр. За тэгээд дээш хуурай нэрэгдсэн бол X, W, Z дээжүүд нь хайлаагүй халаах тий. За эцэст нь 4 дээж тус бүрийг азотын хүчлэлийг нэмэхэд X дээж ууссан. Тэгэхээр X дээж бол түрүүн тэн дээр нөгөө хэдийн хэсэг болж бутарсан тий. Дээрээс нь азотын хүчлэлтэй уралд орно гэхээр энэ бол ионы холбоо агуулсан гэсэн үг байхгүй. За тэгэхээр W нь бол металл гэхээр алт гэсэн үг. Z нь бол атомын тас дорн дуртай гэхээр цохиурын оксид. Y нь болохоор хуурай нэрэгдэг энгийн молекул бүтцтэй гэхээр йод. X нь болохоор ионы холбоо агуулсан гэхээр хар туулганы сульфид юм байна. За тэгээд тас дорн төрлүүд нь ойлгомжтой. Цохиурын оксид бол атомын тас дорн дуртай. Алт бол металлын тас дорн дуртай. Ионы тас дорн дуртай гэхээр мэдээж ионы холбоо агуулсан хар туулганы сульфид. Энгийн молекул бүтцтэй гэхээр йод 2. За ингэж хариулах юм да. Тэгэхээр энэ бүлэг сэдвийн одоо энэ ойлголтууд бол маш чухал ойлголтууд гэж байгаа. Хатуу үдсийн бүтцийг мэдчихэж хатуу үдсийн шин чанарыг тайлбарлана. Тэгэхээр хатуу үдсийн бүтцийг мэднэ гэхээр металлын тас дорн дуртай мó, ионы тас дорн дуртай мó, коvalent атомын тас дорн дуртай мó, коvalent молекулын тас дорн дуртай мó гэдгээ нэгдүгээрт ялгадаг, хоёрдугаарт энэ одоо тас дорн торын төрлүүдийн бие биенээсээ ялгагдах онцлог шинжүүдийг тийм ээ. За металлын тас дорн тортой нэгдэл бол цахилгаан дулаан дамжуулах шинжээрээ бусад хатуу үдсэлтэй ялгагдсан шүү. Ионы тас дорн тортой байцвал усанд сайн устгаараа. Эсвэл уусмал болон хайлмал байдалтай цахилгаан дамжуулдагаараа бусад тас дорн тортой нэгдлээсээ ялгагдсан шүү гэдэг энэ гол ялгаануудыг бас мэдчихэж ерөнхийдөө яш тэр ирж байгаа ийм төрлийн даалгавруудыг ажиллах одоо бүрэн боломж бүрднэ. За дээрэс нь бол энэ металлуудын доторх зүй тогтол нь тийм ээ энэ тас дорн торын төрлийн ялгаа металлын холбооны хүч тийм цахилгаан дулаан дамжуулах шинжийн ялгааг бас мэддэг байх хэрэгтэй байна. За дээрэс нь сая нөгөө фосфор хөр энтэс дээр ирсэн молекул хоорондын хүчний төрлийг олдог. За тэгээд тэндээсээ молекулын хэмжээ бол молекул хоорондын хүчт нөлөөлдөг шүү гэдгийг бас мэддэг байх. За ийм шаардлагууд бол байгаамаа. За ингээд энэ 320 дугаар даалгавар дээр гарсан энэ хамгийн хүчтэй харилцан үйлчлэл бол цэник цэнгийн таталцал. За тэгээд цэник цэнгийн таталцал гэдэг нь ионы болон металлын холбоотой нэгдлүүд. Дэх харилцан үйлчлэл хамгийн хүчтэй хүч шүү гэж байгаа байхгүй. Энэ дэр коvalent холбооны тухай бол яриг юм тийм ээ. Харилцан үйлчлэхээр таталцлыг л ярьж байгаа шүү дээ. За цэник туйлын таталцал гэдэг бол ус төрөгчийн холбоо юм байна. Энэ бол хоёр тарах хүчтэй харилцан үйлчлэл юм байна шүү. За тэгээд дараа нь бол default юм байна. Хамгийн одоо сул харилцан үйлчлэл бол disperse юм байна. Тийм болохоор хамгийн хүчтэй харилцан үйлчлэлээр буюу цэник-цэнгийн таталцлаар одоо үүссэн холбогдсон ионы холбоотой болон металлын холбоотой нэгдлүүд хатуу байж байна. За цэник туйлын таталцлаар буюу одоо ус төрөгчийн холбоо агуулсан нэгдлүүд ихэвчлэн шингэн байж байна. За default бол одоо зарим нь шингэн, зарим нь хий байж байна. За disperse хүчээр холбогдсон нэгдлүүд ихэвчлэн хий төлөвтэй байж байна. Гэхдээ мэдээж молекулын хэмжээ томорхоор молекул хоорондын хүчээс үл хамааран бодис бол шингэн хатуу гэсэн төлөвөөр шилждэг гэдгийг бид нар мэдж байгаа. Жишээлбэл бид нар CH4-өөс C4H8 хүртэл байхаа. За C5H12 хүртэл лөө хий байж байгаа шүү дээ. За ингээд цаашаа C6H14-өөс эхлээд шингэн тий ингээд явж байгаа. За тэгээ бүр цаашаа мэдээж олон цэтэй болох юм бол 20-30 цэтэй болох юм бол мэдээж хатуу болох байх л та. Тэгэхээр энэ бол алкан бол бүгдээрээ л молекул хоорондын хүчин дисперсийн хүч. Гэхдээ нөгөө молекулын хэмжээ томорж байгаа учраас төлөв байдал нь хэвээрээ байгаад ахгүй байна шүү. Молекулын хэмжээ томорхоор молекул хоорондын хүч нэгсээд бодис бол хий шингэн хатуу гэсэн төлөвтэй болох боломжтой. Тэгэхээр дисперсив хүчээр холбогдсон учраас энэ бол хий байна гэж одоо ойлгож болохгүй гэсэн үг тийм.
Устөрөгчийн холбоо агуулсан учраас энэ заавал шингэн байх ёстой гэж ойлгож болохгүй гэсэн. Харин ионы болон металлын холбоо агуулсан бол мөн коvalент атомын тас дорнотортоос хатуу байна гэд мөнгөн уснаас бусд нь хатуу байна гэд ойлгочих болно. За бусад молекул хоорондын хүчний хувьд бол мэдээж дисперсийн хүчээр холбогдсон бол хий байх боломж магадлал нь арай өндөр л гэж байгаа байхгүй тийм ээ. Устөрөгчийн холбоо агуулсан бол ихэнх нэгдлүүдний шингэн байд юм аа л гэж байна. Тэгээд мэдээж устөрөгчийн холбоо агуулсан ирнэ молекул нь том байх юм бол мэдээж хатуу болно тийм ээ. Дисперсийн хүчээр холбогдсон ирнэ молекулын хэмжээ томруулах юм бол шингэн хатуу төлөвтэй байж болно гэдгийг та бүхэн маань бас сайн ойлгож байгаарай. За ингээд энэ бүлэг сэдвтэй холбоотой даалгаврууд өөр асууж тодруулах даалгавар байвал комент хэсэгт дугаарыг нь үлдээгээрэй.